Орой мэндийн хүргэе үзэгчтэй та бүхэнд Монголын хөлбөмбөгийн холбооны цэвэрлэх хүрээлэнгээс шууд дамжуулан үзүүлж байна. За 2025-аас 2026 оны улирлын Монголын хөлбөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн тэмцээний за шийддэг дөрвөн багийн хоорондох плей-оффын шат буюу одоо нэмэлт тойргийн тоглолтуудыг үзэгч та бүхэнд шууд дамжуулан үзүүлж байна. Тэр үстэ мундаг товтлогч шүү. Тэгэхэд мичдэрж урд нь орж исэн доо. 1-2 голын зөрөгдөл урд нь ордон шүү дээ. За мөрөглөө! Ямар гой барилттай байсан. Сап гэж бариад байгаа да. Малээ. Нөгөө талд бол болж штэ. Нөгөө талд бол энэ Экватор буйнымхын дөрөв голд зүүн тоглоод байна. За буйнымх нэг зангаад цоглоо доогуур зогсон. Уулын тэмүүлэн нээгдсэн байгаад ах шиг харагдсан да. За саяных нараа. За өхөр байсан юм биш дээ. Отоо энэ төр юу ч болохооргүй байсан юм байна. Батөргөл нилээ хоошоо ортуулах гэж үүдсэн. За дөлгөөнд хамгааллаа. За шүүгч ингээд ихний үеийн цагийг дуусгаж байна. Тэгтгээ харьцаатай багууд ихний үед бол гоолгүй тэнцлээ. 2 дугаар гасан тоглолтыг болцъё. Тэгээд биеийн тоглолт дээр дийлдэхгүй. Ямхан дийлдэхгүй. Сяород ирсэн мөрөглөө гол! Дагнагийн турват! Зяинхүү Монголын хөлбөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн тэмцээний 2025-аас 2026 оны улирлын бүслэгтийг тэргүүлэгч баг. Улаанбаатар клуб плей-оффын 2 дахь маш чухал тоглолтонд тэргүүллийн голыг авч чадлаа. Хүрлбаатарын Цэндаюус дамжуултыг өгсөн Дагнагийн турват. За Шигшоогийн ахлагчийн дамжуулалтаар Улаанбаатарын ахлагч Дагнагийн турват тооны харьцааг нээлээ. Асуудалгүй гол байлаа. За одоо унган одоо хорвон багаас хамгийн олон гол дамжуулалт өгсөн тоглогч бол доо Цэндаюус байна. 7 дахь гол дамжуулалт. За Дэрэнгийн Батмөх 12 байгаа. За гигэр гараад ирсэн хоосоо алгоо. Сайн буян минутын зайтай 2 гол оруулчлаа. За сайн буян Акихиро сая үлдсэн. Үнэхээр энэ голыг бэлдээд өчлөө. За Акихирод энэ голын бариад тэмдэглэхгүйгээд яах вэ? За миждэрч хасж байгаа даваад өгсөн. Акихиро хурдаар илүүрхэд гараад ирсэн. За иймэрхүү за хурдын тоглолтын дээр л Акихиро илүүрхэн. Тэрс бие хүчний тоглолт ч юм уу энэ тулаан явах юм бол хэцүү. Яг л одоо өөрийнхөө хийж чаддаг давуу зүйлэл хийлээ дээ. За 2 дугаар үед бол Улаанбаатар баг шал өөр болоо гараад ирлээ. Тэр ихний үеэр үзэгч телевизээр гол хийжсэн. За дахиад түрүү техник гол хийжсэн хэлжлээ шүү дээ. За гол оруулсан Акихиро Сузуки том тоглолтын тоглогч юм аа. За энэ өдрөл түүний тоглолтыг бид бүхэн бас үнэхээр өгүүлж ийсэн. Тэгээд 2 дугаар тойргийн чухал тоглолтууд, за нэмэлт тойргийн плей-оффын чухал тоглолтууд дээр өөрийгөө харуулж байна. 2 тоглолт дараалаад гол орууллаа. Централ Стадионсын хаалганд Акихиро Сузуки гол оруулж байсан бол энэ удаад Хангардын хаалганд голыг хийлээ. За цолцоогоор орж ирсэн Уганбаатарын Тэмүүлэн. Яа, заанцтай гой гол орлоо доо. За тоглолтын 89 дэх минутанд Улаанбаатарын хаалгыг хөдлөглөө. За Ариума Мацамато одоо тоглолтын өндөр гараанд гарахтал за энэ бол ер нь зөв өөрчлөлт шүү. Энэ тоглогч гараанд байж болохоор тоглогч гэж хэлж байсан. За тоглолтын дундуур ч гэсэн хэрэгтэй энэ Мацамато бол ингэ тоглож байгаа зөв сайн байна гэж хэлжсэн бол ингэрэ харууллаа. За Мухатар өгсөн аваад засаад за ингээд Батөлгөний дараа солгоцгцсон. За Мухард өнөдөр үнэхээр сайн хааж ирсэн. Сайн зөвлөлтөн дээр бохор тоглолтын саалтаа байгаагүй. За шүүгч 5 минут нэмсэн ерөөхдөө 5 минутын хугацаа дууссан. За ингээд шүглэг үлээсэн 3-1 харьцаатай Улаанбаатар багийн өдрөл Хангардыг дахин нэг удаа хожлоо.